45,000 square foot хэмжээтэй агуулга. Сайн байцгаана уу? Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужид дахь USA Shop-ийн төв офсоос мэдчилж байна. За та бүхэн манай USA Shop-ийн бол мэднэ. Бид бол олон жилийн турш бараа захиалга бүх зүйлийг бол алдаа эндэгдэлгүй баталгаатайгаар хүргэж ирсэн байдаг юм аа. Тэгээд энэ зүйлийн ард бол Америк дахь офис болон Америк дахь 3PL стандартын манай агуулгын үйл ажиллагаа их чухал гүйцэтгэдэг юм аа. Тэгээ өнөөдөр энэ видеогоор та бүхэнд Америк дахь 3PL-ийн агуулгынхаа талаар болон офисынхаа талаар танилцуулаад өгье гэж бодож байна. За цөмөрөө явж үзье. За бүгдээрээ манай агуулгын хэсэг рүү нэвтрье. За ингээд та бүхэн харж байгаа бах манай агуулга бол олон улсын стандартыг хангасан ийм газар байршиж байгаа. За тэгээд 3PL стандарт гэж яг юу юм бэ гэхлээр 3 дахь логистикийн компани ачаа хүлээж авах, хадгалах, илгээх тэр нөхцөл нь бүрдсэн, тэр нөхцөлийг бүрдүүлсэн, тэрэн зовиулсан юм агуулгын стандарт байгаа. Энэ дотор одоо бидний үйл ажиллагаа явуулж байгаа энэ агуулга дотор нэг ойролцоогоор 80 орчим бид нартай ижилхэн e-commerce компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд бараа хүлээж авах хэсгийн хамгийн чухал хэсэг бол load and dock гэж ярьдаг. Яг ачаа хүлээж авж байгаа энэ гейтний хэсэг байгаа. Тэгээ энийг харж байгаа бол энэ нөгөө нэг лифт нь доошоо дээшээ буюу тухайн ирж байгаа нөгөө ачааны машин байгаа шүү дээ, Америкийн трак. Тэд нар чи энэ зайд ухарж орж ирэхэд тэр ачааныхаа хэсэгтэйгээ яг ингэж одоо тулж дээшээ доошоо болох юм динамик байлаар ажилладаг гэсэн үг. Тэгээд энэ одоо бид нар бол нөгөө pallet jack гэж ярьдаг. Энэ зүйлүүд нь ч гэсэн бүгдээрээ олон улсын стандартаа хангасан энэ сайн зүйлүүдээр палеттай ачаа буюу подонтой ачаануудыг зөөж байгаа гэсэн. Эний чинь нөгөө нэг хүн гараараа ингэж төлөж мөлхөж бол эсвэл авж зөөн барина гэдэг нь бол нөгөө стандартаа зөрчиж явчихж байгаа. Тэгэхээр одоо зарим үед компаниуд маш их хэмжээний том ачаанууд явуулдаг, захиалдаг. Одоо баярын үеээр бид нар бол одоо захиалга маань эрс ихсэж байгаа шүү дээ. Тэгэхээр түүнтэй хамааралтай их хэмжээний ачаа болон ямар ч хэмжээний ачаа орж ирсэн гэсэн бид нар бол хүлээж авах процесс дээр бол саан зовхон нэгж байхгүй. Хүлээж авах чадaltaй гэсэн. Бидний одоо энэ агуулгаа байршуулж байгаа энэ 3PL стандартын агуулга маань өөрсдөө 100% ингээд барааг маань шалгаж хүлээж авдаг байгаа. Тэгээ бидний хүлээж авсны дараа бол бид нар ачаагаа бараагаа өөрсдөө тоо ёсоор нь бас дамжуулж хүлээж аваад за ингээд өөрсдийнхөө агуулга дээр ороод нарийн шалгалтыг хийгээд буцаа тэрэгт гаргадаг байна. Эдгээр бол ачаанууд бүгдээрээ манай бизнес харилцагчдын ачаанууд. Тэгээд далайн тээврээр гарахаар хүлээгдэж байна. За хэдүүлээ манай ийшээгаа жижиг ачаа шалгадаг хэсэг рүү орж үзье. Үн цэнтэй бараанууд болон жижигхэн ачаануудыг хэрхэн шалгадаг талаар үзье. Энэ ачаа төмөрөө задлж үзье. Би ч одоо нөгөө процедурыг шууд юу яаж юм сканер үү гэж. За. Энэ дотор AirPod байгаа юм байна. За ингээд онгоолгоод тэгээ энэ тухайн бараа маань ингээд өөрсдийн гэсэн одоо юутай ирж идэг. Лацтай ирж идэг. Тэгээ бид нэр энэ нь яг бүрэн байна уу үгүй байна уу бүгднгийн нарийн шалгаад тэгээ тухайн бараа нь гаргаад тэгээ одоо энэ дотор жишээ нь энэ AirPod байна гэж бодчих тий. Энийг одоо жишээ нь ямар ч асуудалгүй одоо ингээд лац матсан бүгдээрээ зүгээр байгаа байхгүй. Тэгээд энэ бол одоо шалгалтанд орсон бараа гэж үзээд бид нар буцаагаад яг байснаар нь хийгээд тэгээ энэ бол одоо шалгалтанд орсон бараа гэсэн. Тэгэхээр энэ мэтчлэн бүх барааг бүгднгийн нарийн шалгаад тэгээ жинлээд тэгээд системд оруулаад тэгээ одоо энд бол жишээ нь Монгол руу гарахад бэлэн болсон ачаа бол яг хэрэглэгчтэй өөрийнх нь бараа ингээд очино. Тэгээ энэ бараануудыг хаанаас авах вэ гэхлээр Монгол та гэртээгээ ойрхон GS25-ын дэлгүүр дотроос Skybox гэж манайх одоо хөгжүүлсэн байгаа.
бид нар хэглэгчтэй одоо Монгол Улаанбаатар хотод бол замын төгжөө бол одоо замбраагүй байна. Тэгэхээр өөртөөгөө ойрхон байгаа GS25 дэлгүүр дотор байрлаж байгаа Skybox гэдэг хүргэлтийн боксоос очиж авчих юм байна. Хүргэлтийн боксоос авахд бэлэгтэй байгаа шүү. Тэрнийг нь юусоо аваарай, бити мартаарай. За. Та бүхний харж байгаа одоо энэ нэг ханаас нөгөө хан руу байгаа энэ зай маань хүртэл их чухал. Энэ нь өөрөө нөгөө стандартынхаа дагуу ямар ч төрлийн том палеттай буюу нөгөө подон гэж ярьдаг те подонтой ачаа явахад энэ хан дээрээ ингэж хүрэхгүйгээр явдаг. Тэгээд ингээ анзаарах юм бол бид нар дээр бол энэ агуулга маань 24 цаг 7 хоногийн турш security хамгаалттай байдаг. Тэгээ энэ булан болгондоо ингээ анзаарах юм бол энэ юу байгаа. Хорхоо шавж нөгөө одоо хулган энэ төр бас бидний нөгөө хадгалж байгаа ачаараа орчмод аюул болно шүү дээ. Тэгэхээр тэр бүгдийг бол бүгдийг сэргийлж байна. Pest control гэж ярьдаг да Америкт. Энэ хорцон шавжны энэ контролын хэсэг бол айгүй сайн хангагдсан байдаг юм аа. Стандарт мөрдөж ажиллаж байгаагийн нэг давуу тал нь юу вэ гэхээр таны захиалсан бараа аюулгүй найдвартай газар хадгалагдаад танд яг тэр чанартайгаар хүрнэ л гэсэн үг юм байна. Энэ хэсэг болохоор агуулгад үйлчлэгээ явуулж байгаа компаниудын маань хүмүүс бүгдээрээ амардаг нэг юм хэсэг ба. Тэгээ бид нэр бас ажиллаа хийж байгаа ядрах үедээ ч юм уу те хаяа нэг жоохон чөлөө цагаа хамтдаа ярилцах үедээ энэ хэсэг дээр орж ирээд чөлөөтэйгээ цагаа өнгөрөөдөг ийм хэсэг байгаа. Далайн тээврээр гарах том овортой ачаанууд хаана ямар байдлаар хадгалагддгийг харъя. Тэгээд энд одоо байна л да. Энэ одоо манай далайн тээврээр гарахаар хүлээгдэж байгаа бараанууд энд байна. Тэгээд энд бол одоо жишээ нь хурдан муудахч байдаг юм уу те хүнсний бүтээгдэхүүн агуулгад хадгалах тэр горин бол маш сайн мөрдөгддөг байгаа. Яагаад гэвэл энэ агуулгын өөрийн агаарын чийгшил болон тэр галаас хамгаалах бүх системүүд нь бүгдээрээ яг 3PL стандартаар мөрдөөд ингээ олон улсын стандартад дагаа ажилладаг учраас таны захиалсан бараа найдвартай хадгалагдаж, савлагдаж, илгээгдэж байна гэсэн. За, өөрийн агуулгатай байхын хамгийн чухал нэг хэсэг бол бид нэр cargo dropship хийдэггүй. Cargo dropship хийнэ гэдэг чинь бараа хурж ирээд карго дээр буугаад Монгол руу илгээхийг хэлж байгаа шүү дээ. Манайх бол барааг хүлээж аваад өөрсдийнхөө агуулгатаа шалгаад тэгээд тээвэрлэдэг байгаа. Тэгэхээр бол та бараагаа захиалсан бол яг найдвартай гартаа авах нөхцөл нь энэ дээрээ бүрдэж байгаа маа. Манай агуулгын хэмжээ бол нэг 2000 square foot 5000 square foot-ийн хооронд хэлбэлцэж байна. Зарим үед нэг ийм үе байдаг шүү дээ. Одоо баярын үеэр ч юм уу захиалга хэд ихсчдэг те. Тэр үеэр бид нар бол юу яадаг гэсэн үг. Хэмжээгээ ихсгчдэг гэсэн үг. Тэгээд захиалга маань одоо хэвийн одоо горимдоо ороод ирэх үедээ бол нэг 2-оос 5000 square foot-ийн хоорондоо үйл ажиллагаагаа явуулаад ингэ байждаг гэсэн үг. Тэгэхээр бол их тийм динамик найдвартай л хадгалж яхад ер нь болж л байгаа юм да. Тэгээ хүний ачаа чинь одоо бид нар бол нэг USA shop дээр бол нэг ийм зарчим байдаг л да. Хүн бараа захиалсан бол тэр бараагаа авах л ёстой. Үгүй бол захиалсан төлбөрөө буцааж авах ёстой. За хэдүүлээ урагшаага манай офисын хэсэг рүү оръё. Манай офисын хэсэг дээр бол хамгийн чухал процессууд бас болдог байгаа. Энд ийшээ ингээд агуулах хэсэг. За ингээд офисын хэсэг рүүгээ орж ирэхэд бол энэ хэсэг дээр бол бид нэр stationary хэсэг буюу бүх бичиг баримттай холбоотой нөгөө хэвлэлтийн бүх процессуудын бичиг цаастай холбоотой зүйлүүд байгаа. За ийшээгээ уулзалтын өрөө байна. Ийшээгээ бол бид нар нэг 2 офис байгаа. Энд бас нэг офис байгаа. Тэгээ бид нар ерөөхдөө цомхон багаар ажилладаг. Гэхдээ нөгөө хөгжүүлэлт чи айгүй их хүн шаарддаг. Бас зарим үед бол бид нар ингээд нэмээд энэ одоо манай бас нэг офис байгаа. Тэгээд ийшээгээ залуучуудаа суулгаад ажиллаа хийгээ явж байна да. За тэгээд яг уу ер нь бол одоо USA Shop MN бол технологийн компани байгаа. Тэгэхээр технологийн компани гэдэг бол зохисолтгүй хөгжүүлэлт хийж яадаг байгаа. Тэгээд
Америкт бол яг гол энэ хөгжүүлэлт явагдаж байдаг. Тэгэхээр Japan Shop, USA Shop за цаашлаад одоо бид нэр Солонгосын маркет гэдэг олон зүйлүүдийг хийхийг төлөвлөж байна. Тэгэхээр энэ зүйлүүд маань бүгдээрээ технологи дээр явагдаж байгаа учраас тэр технологийн ажлууд бол бүгдээрээ энэ оффистаа бид нэр ингээд суугаад ажиллаа хийдэг. Тэгээ USA Shop, Japan Shop тэгээ эдгээр энэ бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийг хийхин тулд ингээд Монгол залуучууд бол бүгдээрээ өөрсдийнхөө ингээд оюун тархиараа бүтээж байгаа. Бид нэр ямар нэгэн гадны технологи энэ төр бэлэн хийцэн тийм одоо систем ашиглахгүй байгаа. Тэгэхээр энэ ажлуудын маань бүгдээрээ бол бид нар залуучууд энэ чинь ингээд өөрсдийнхөө оффистаа суугаад хөгжүүлж байна да. Яг офисын хэсэг дээр ажиллаж байгаа хүмүүст бол илүү чимээгүй бөгөөд арай илүү тав тухтай бас тийм ажил үйлчилгээ явуулах орчныг бүрдүүлэх зорилгоор энэ байгууллага маань галтгооны хэсэг болон амралтын хэсэг хийсэн байгаа. Барааны худалдаа авалттай холбоотой бүх процесс болон техник технологи хөгжүүлэлт болон тухайн компани одоо USA Shop-ийн бүх уртлын тэр тархины үйл ажиллагаа энэ төр бол яг энэ офисын хэсэг дээр явагддаг байна. Тэгээ хамгийн гол одоо мануал нөгөө бараа хүлээж аваад паклах, илгээх тэр ажлууд бол арын агуулгын хэсэг дээр хийгдэж байгаа гэж ойлгож байна. Үнэхээр 2 хэсгээс бүрдэж байна. За ингээ өнөөдөр та бүхэн манай Америк дахь офис болон агуулгатай танилцсанд маш их баярлалаа. За ингээ та Америкээс бараа захиалах хэрэгцээтэй бол USA Shop MN хэрвээ Японоос захиалах хэрэгтэй бол Japan Shop MN-ээр орж өөрчлөлөөрэй. Та бараа захиалсан бол бараагаа заавал гартаа авна. Аль эсвэл та мөнгөө буцааж авна. Энэ бол бидний зарчим. За бид нар ажилдаа орлоо. Баяр та.